Тэгэхээр өнгөрч байгаа 2017 он бас бидний хувьд бол алдаа оноо амжилт бүтээд аль аль нь хосолсон ийм оныг бид ардаа одоо үдж гаргалаа. 2018 он бас бидний хувьд их сайхан амжилтын ололт амжилтын он байгаасаа гэж одоо хүсэж байна. 2017 онд эдийн засгийн өсөлт энэ оны сүүлээр 5.8%-аар одоо хүрсэн. Бас ололт дэвшилт гарсан. Энэ 17 онд 18, 19, 20 он бол одоо бидний эд ажил хийх, бүтээн байгуулалтын ажил хийх, эдийн засгийнхаа бодит төсөлтийг нэмэгдүүлэх ийм одоо он жилээ гэж ингэж тооцоолж байна. Тэгээд Монгол гэдэг айлыг одоо эдийн засгийн хүн гэж ойлгол одоо бид нар зүйрлж хэлдэг. 16 онд бол энэ эдийн засаг гэдэг хүн эрчим тэмцлэгээний тасагт орсон юм. Нэгээс нь сэхэн амьдруулалт орсон. Бараг клиник бүхэл рүү бараг явж байгаатай адилхан. Монгол улсын нийт аж ахуйн нэгжийн 50% нь хаалга үдэ барьж зогссон. Нийтдээ 130 гаруй аж ахуйн нэгж. Цалин мөнгө төв хэмжээ тавьж өгч чадахгүй ийм нөхцөл байдал руу орсон. Монгол улс нэг өсөндөө дампуурах одоо энэ ирэмгдээр ирсэн. Олон улсын байгууллагууд, банк санхүүгийн байгууллагууд 16 онд Монгол улсыг ер нь танаа дампуурлаа зарлаач гэсэн ийм шатлалтыг одоо тавьж эхэлсэн. 16 оны төгсгөлөөр бид цалингаа тавьж чадхаа байсан. 17 оны эхэнд төв хэмжээ тавьж өгч чадахгүй ийм нөхцөл байдал бол улсын эдийн засаг орсон байсныг бас та бүхэн бүгдээр мэдж байгаа. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд бид нар хоёрхан зам байсан. Нэг бол одоо дампуурлаа зарлах, нэг бол одоо олон улсын валютатай хамтарч ажиллаж энэ улс орны өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэл нөхцөл байдлыг авч туулах. Ингээд бид нар хоёр дахь сонголтыг хийсэн. Энэ хоёр дахь сонголт бол бидний зүг байжээ гэдэг нь одоо бол тодорхой харагдаж байна. Тэгэхээр бидний эдийн засаг гэдэг хүнийг үйл явдал бие нэмжлэх ёстой. 16 онд цэхээний тасагт байсан энэ одоо эдийн засаг гэдэг хүнийг 17 онд бид нар эрчим тэмцлэгээний тасаг руу, энгийн тасаг руу орууллаа. Одоо энэ хүн энгийн тасагт байна. Энэ 18 онд бид нар энэ хүнийг эвлэгээс эрт нь хариулах ёстой. 19 онд энэ хүнийг бид ажилд нь оруулах ёстой. Ингээ 20 оноос энэ хүн цалин мөнгө аваад одоо хэвийн ажиллах ёстой байна. Энэ эдийн засаг гэдэг хүн. Ингэж бодвол бид нар цаашдаа одоо улсын маань эдийн засаг өсөж бидний амьдрал дэвжид дээшлэх одоо бүрэн боломж байна гэж одоо үзэж байгаа юм. Дэлхийн банкны таамаглаж байгаагаар энэ Монгол улсын эдийн засгийг өөдрөө хараад байгаа. Энэ 19 онд одоо Монгол улсын эдийн засгийн бодит төсөлт 8% төрнийг тооцоолсон байгаа. Олон улсын валютын сан бас мөн иймэрхүү тооцоо судалгаануудыг гаргасан. Манай сангийн хамт гэсэн эдийн засаг бол энэ 18, 19 онд бол өсөлттэй гарнаа. Урд нөхцөл байдлаас одоо сайжирнаа гэсэн ийм тооцоо судалгаа хийж байгаа. Олон улсын мөнгө гэж одоо байгууллагыг та бүгдээр мэддэг. Бидний одоо зээлжих зэрэг C байсан бол одоо B рүү орсон. Энэ одоо сайхан амжилт. 2 хоногийн өмнө сая одоо Европын холбооны хар жагсаалтад бас манай Монгол улс орсон бол энэ хар жагсаалтаас орж бид саарал жагсаалт руу орсон. Энэ бас бидний хувьд сайхан зүйлс болж байна. За мөн одоо энэ 2017 оны төсвийн гүйцэтгэлээр одоо төсвийн орлого 500 тэрбум давж биелсэн. За энэ одоо бас тодорхой хэмжээний сайхан амжилтыг гаргалаа. За гадаад экспорт маань одоо түрүү хэлсэн 6 тэрбум доллар түлээ. 2017 онд гадаадын хөрөнгө оруулалт 1.1 тэрбум Америк доллар төлсөн. За энэ бол одоо 16 онтой харьцуулахад томоохон дэвшил байлаа. За бидний өмнө бас толгомдоод байсан том асуудал бол энэ өрийн асуудал байсан. Өрийн асуудал. Хөгжлийн банкны 580 сая Америк доллар, Чингис банкны 500 сая Америк долларуудыг одоо бид нар амжилттай бас өр ширээ дарлаж барагдууллаа. Амжилттай дэлхийн зах зээл дээр, олон улсын зах зээл дээр бас гэрээгээ болон хоролтой бондуудыг бас амжилттай арилжуулж чадлаа. Энэ манай бондууд хямд хүүгээр одоо амжилттай арилжуулсан гэдэг бол одоо Монгол улсын эдийн засаг бас гэрэл хийгээтэй ирээдүйтэй байгааг бас нэг тодорхой илэрхийл гэж бодож байна. За Монгол айлаар бодвол нэг айл нэг алсантай авдамдаа нэг хэдэн цаас далд хийж яадаг шнэ хадганд байгаа далд хийдэг. Өөхөн шуухтуу сургууль соёлт яг хүн хараа одоо эмнэлэг домлог дэвтүүл одоо гаргаж ирж хэрэглэндээ гэдэг нэг айлт нэг мөнгөний нөөц байдаг. Түүнтэй адилхан Монгол улс ч гэсэн бас нэг мөнгөний нөөц байдаг тийм ээ. Тэр бол одоо гадаад валютын цэвэр албан нөөц гэж та бид нэрлэдэг. Энэ гадаад валютын цэвэр албан нөөц 2016 онд 1 тэрбум Америк доллар байсан бол өнөөдөр 3.2 тэрбум Америк доллар төлсөн гэж одоо надад Монгол банкны дарга хэлсэн. Энэ үзүүлэлт бас өөрөө их сайн үзүүлэлтүүд болж байна. Ийм одоо дэвшилттэй сайн талууд одоо бидэнд бас байна. Нэг өсөндөө бид нар бол эдийн засгийн уналтыг ерөнхийдөө зогсоолоо гэж ойлгож байна. Эдийн засгийн уналт. Одоо эдийн засгийн өсөлтийг хангах хэрэгтэй.
Монгол улсын шинэ засгийн газар бол хоёр том зорилтыг ханган хэрэгжүүлнэ гэж би боддог. Нэгдүгээр сахилга бат дэг журам хариуцлагыг энэ улс орнд төрийн албаны бүх шатнд тогтоох ёстой. Санхүүгийн сахилга батыг тогтоох ёстой. Хоёрт нь энэ улс орны уруудж байгаа эдийн засгийн уналтыг зогсоод цаашлаа сэргийх нөхцөлийг хангах ёстой. Энэ ажлыг хүрэлцэхүйн засгийн газар надад байгаа 880 хоногт би амжилт хийх хүчтэй л тооцоолж байгаа. Цаг хугацаа бага байна. Боломж болцоотой бүх зүйлүүдээ бид дайцаж ажиллах ёстой. Энгүүл бид нар цаашдаа улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс суурийг одоо тавьж чадна гэж бодож байна. Хүний амьдралын утга учир бол гэдэс затглан сэтгэл амар амьдрахыг хэлж байгаа монгол хүн. Энэ монгол хүн төрсөн сайхан эх орондоо гэдэс затглан сэтгэл амар мөр бүтэн айх аюулгүй амар амгалан амьдрах явдал бол энэ монгол хүний аз жаргал. Энийг монгол улсын төр засаг ийм амьдрах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Энэ бол тэр монгол хүний амьдралын утга учир гэж би ойлгож байгаа юм. Тэгээ гэдэс татгалан байна гэдэг бол ажилтай орлоготой амьдралтай байна гэсэн үг, орох оронтой байна гэсэн үг. Сэтгэл амар байна гэдэг бол өвчин зовлонгүй байна гэсэн үг, үр хүүхэд нь ажилтай сургуультай амьдралтай сайн сайхан байна гэсэн үг. Энэ хоёр хосолж иж хүний амьдралын утга учир болж байгаа. За түүнээс цааш одоо хүн яаж амьдарч болно? Эрдэм номоо бүтээгээд эх орондоо том зүйл хийгээд бааtruуч байж болно, том эрдэмтэн зохиолч байж болно. Улс орныхоо төлөө, бусдын төлөө сайн сайхны төлөө өвчин зүтгэж болно. Харин монгол хүн бол саяны хоёр зүйлийг идэх ёстой гэж би ойлгож байна. Энэний төлөөд одоо монгол улсын төр өвчин зүтгэж одоо ажиллах ёстой байна. Тийм учраас монгол улс хүнсний орн болох бүрэн боломж байгаа маа. Ард түмнээ хүнсээр хангах хэрэгтэй. Эрүүл хүнсээр хангах хэрэгтэй. Дээр нь бид нар хүнс экспортод гарах хэрэгтэй. Тэгэхэд бол одоо хөдөө аж ахуй газар тариалан жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх явдал бол монгол улсын хамгийн чухал зорилго бодлогын нэг гэж би бодож байгаа. Сүүлийн жилүүд улс орны маань давхуурсан нэг шалтгаан бол энэ уул уурхайн салбарыг хэтэрхий их шүтэж амьдрсны харгаа гэж харж байгаа. Дэлхийн зах зээл дээр энэ уул уурхайн бүтээгдэхүүний үнд бидний гаргаж байгаа нүүрс зэрс алт бусад одоо бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээлээр ханшин ононгууд улсын маань эдийн засаг сөргөөр нөлөөлөд улсын маань орлого багасдаг. Үүнийг дагаад улс маань хүнд байдалд ордог. Тэгэхээр бид нар бол энэ ганц одоо уул уурхайн салбарыг шүтэх биш, олон тулгуурт буюу хос тулгуурт эдийн засгтай болох ёстой гэж бодож байна. Би юуны төрөв? Энэ нь бол хөдөө аж ахуй газар тариалан байна. Монгол улсыг тэжээж ирсэн цаашдаа энэ монгол улсыг мянган тэжээх юм бол хөдөө аж ахуй газар тариалан шүү. Хөдөө аж ахуй. Тэгэхээр энэ хөдөө аж ахуй газар тариалан энэ 2 жилийн хугацаанд босгож ирэх явдал бол маш чухал байна. Тийм учраас дотоодынхаа үйлдвэрлэлийг одоо экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл болгох чиглэлд одоо бүгдээрээ анхаарал тавьж бизнесмэнүүд нь хамтарч ажиллахыг одоо та бүхнээс шин сэтгэлээс хүсэж байгаа маа. Хүсэж байгаа. Эрүүл хүнсээр хангахын хажууд бид нар эрчим хүчээр хангах хэрэгтэй. Хоёрдугаар асуудал. Монгол улс эрчим хүчний найдвартай их усүртэй байх ёстой. Одоо бол бид нар Оросын холбооны улс буюу галуутаар дамжуулж эрчим хүчний нэмэлт эрчим хүч авч байгаа. Цаашдаа эрчим хүчнийхээ тусгай тогтнолыг бид өөрсдөө олох ёстой байна. Өнөөдөр чи эрчим хүчний маань сайд байж байна. Сайд бол усан цахилгаан станц бол Монголын хамгийн найдвартай их усүр байх ёстой гэж үздэг. Би ч гэсэн бас тэгж үздэг. Нар салхины болон усан цахилгаан станцыг бид нар одоо байгуулах ёстой. Дотоодынхаа эрчим хүчийг бүрэн хангаад гадаадад эрчим хүч экспортлж мөнгө олох бүрэн боломж бас бидэнд байна. Чинь үү тийм ээ. Нефт үйлдвэрлэх ёстой бид нар. Алийн болгон одоо хараат амьдрах вэ? Алийн болгон нефтийн үнэнд дарлуулах вэ? Энэ бусад орнод өөрөө нефтийн мөртлөө гадаадаас нефт зөөж нефт боловсруулдаг маш олон орн байна шүү дээ. Чи бид нар одоо өөрсдөө нефтийн асар их баялагтай. Тэрийг одоо бид нар өөрсдөө дотооддоо боловсруулах хэрэгтэй. Дотоодынхоо нефтийн хэрэгцээг бид нар дотооддоо хангах хэрэгтэй. Доллараар биш төгрөгөөр худалдаж авдаг болох хэрэгтэй. Тэгэхээр нэг тэр $1 Монголд үлдэнэ гэж байгаа шүү дээ. Нефтийн үйлдвэрээ барьж чадвал. Энэ үйлдвэрийн төсөл 2022 онд бүрэн ашиглалтанд орох ёстой. Энэ хавар бие ажлыг эхлүүлэн энэ засгийн газрын хамгийн том ажлын нэг бол энэ нефт үйлдвэрлэл байх ёстой гэж ойлгож байна.